Монголд бас тийм ээ бэлэн мөнгөтэй хүн хэр их байна гэж судалж агаад ерөөхдөө та хоёрыг бас хамгийн их бэлэн мөнгөтэй байгаа мөнгөтэй тийм зочид гэж бодоод Ади яг хувийн дэлгүүртэй манлайх бол олон улс руу Аз намхан талаа хариуцсан продюсер болчлаа одоо. Яг зөв болж. Бүгд ийм бэлэн мөнгөтэй байгаа болохоор валютын өртөө юм баг. Төгрөгөө чи дарч. Валютын өртөө юм бол би. За сайн бацхан үзэгчтэй өрийн дэвтэр үндэсний влог. Энэ жилээс бом гэж бэнэ болцсон. Энэ үндэсний өтер гэдэг нэр хаанаас аваад байна? Өөрөө зөхөөгөө. Өөрөө би чи юмаа өөрөө зөхөөгөөд өөрийнхөө нэр мэрийг Себастьян гэдэг өөрөө би чигээд игээд ийм ганцаараа тоглолдог болчиход байгаа юм. Себастьян өөрөөтэй зөхөөгөөд яваад байдаг шүү дээ хаа. За өрийн дэвтэр влогийн бид нар влогоо завсарлаад 2 жил болсон байна. Айгуу чанга ярьдаг хөхтэй. 2 жил завсарсны араас одоо эхэлж байгаа юм чи бас жоохон чанга эхлэв дээ. Тэгээд влогийн маань одоо хамгийн анхны шинэ оны хамгийн ихний дугаар дээр манай хоёр ах маань хүрэлцэн ирсэн байна. Захиалт инээд продакшны үүсгэн байгуулагчид ZI Entertainment-ийн ерөнхий захирал болоо дэд захирал. Энэ амар цагийн цоддоо шүү дээ. Ажилчнаа. ZI чи яг хэдэн хүнтэй бэ? 2 хүнтэйгээ одоо. Мөжиг халдсан чи. Мөжиг ажил таслаад халагдсан байна. Пампис ах. Пампис яг Пампис бүр айл дээр үе талхсан. 10 жил. амьдралч мэнэлдэгч юу юм. Тэгээд нэвтрүүлэг маань 2 жилийн хугацаанд завсарласан байж байгаа. Тэгээд 2025 Энэ хавдар кино хийгээд. 25 онд тэгээд ерөнхийдөө өрийн дэвтэрээ бас өргөжлүүлье гэж бодоод 2 дүн ингээд нэвтрүүлгээ өргөжлөө. Тэгээд он гараад хамгийн ихний дугаар хоёр ахтаа маш их баярлаа. 2 жил. Тэгээд ингэсэн байхгүй. Хэрмэлж үзэхтэй юм шиг. Ерөнхийдөө Монголд бас тийм ээ бэлэн мөнгөтэй хүн хэр их байна гэж судалж агаад ерөнхийдөө та хоёрыг бас хамгийн их бэлэн мөнгөтэй байгаа мөнгөтэй тийм зочид гэж бодоод Ади яг хувийн дэлгүүртэй манлайх бол олон улс руу Аз намхан талаа хариуцсан продюсер болчлаа одоо. Яг зөв болж. Бүгд ийм бэлэн мөнгөтэй байгаа болохоор Валютын өртөө юм баг. Төгрөгөө чи дарч. Валютын өртөө юм бол би. гадаадд өртөө хүн байвал та. За тэгээ 24 он хэр вэ? 25 он хэр эхэлж байна? За одоо сонин сайхан юу байцгаана? За миний хувьд бол 23 24 он аллаа. Алж байгаа харагдаа. Хэрийн завгүй гойгүй лээ. Сэргэн манталтын. Сэргэн манталтын үе юм хаашаа зүгээр. Хайртай шүү 23 24 оноо гэж хэлчих. За 25 он ч гэсэн яг тэрнээс илүү байна. Фабрикас ягчихсан. Юу гэж байгаа бэ тэр? Өөрөө ч мэддэг. Чискас пүү. Контанамеро. Мандах үгүй адиах хөтөл ер нь ойлголцох юм байна да. Гэхдээ би өөртөө тийм юу л нэр чи. Себастьян Себастьян. Роберто гэж өгч шүү. Ахны Антонио гэдэг юм уу? Ади Антонио. За манлайхаар. Мандах одоо сүүлийн 2 жилийн хугацаанд хэдэн хүнийг дэлхийд Аз руу гаргав. Манлайхын сүүлийн 6 сард бид нартай хамт байлаа дөө тий. Тэгс. Тий. Хөө ард түмнээс асууч. Ард түмнээ ойлгож байна. Амар дэлцгэр. Гоё байлаа. Дүнэртэйгээ бас Солонгос улсад монголчууд анх удаа 100% кино хийлээ. Инда хаус 3 гэж киног амжилттай 40 оног зураг аваад одоо монтаж, өнгөшүүлэлт гэл ажлууд явагдаж байгаа. Тэр кинонд ямар гоё язтай жүжигчин тоглоод байна хаа. Тэгээд яг бол нөгөө би мөнгөний голоо тоглоог юм уу? Лаптоп нэрсээ Тэгээ ирсэн. тий. Гэхдээ яг өнөөдрийн мөнгө хэрэгтэй, ирээдүйн нүүр царай хэрэгтэй шүү дээ. Том зураг. Энэ том царай маань хангалттай байна шиг зүгээр. Таамаг 3 нийш. Тэгээ бас 25 онд их гоё мэдээтэй Инда хаус 3 кино Солонгос улсын бүх кино театрууд албан ёсны эрхтэйгээр гарах гар болсон. Бид нар гэрээгээ хийсэн. Тэгэхээр тэр хамгийн гоё мэдээ. Мөн байгааз. Хамгийн гоё мэдээ тэр л байна. Монголчуудыг одоо хизээ тий яг зураг авах нэг хэрэг тий зураг авчаад тэнд киногаа хизээ нээгээд тэнд гоё кино театраар гаргана гэдэг бас ахыг нь бол мөрөөдөл тий Солонгос өөрөө кино entertainment тэр зах зээлийн маш том орн тий Америктэй л хамт ингэж явдаг. Тэгэхээр бид нар тэр оронд очиж
жүжигчтэй авч аль биесны нээлт хийгээд бүх кино театруудаар одоо аль биесны эрэхтэй тэнгис өргөд гарч ийн гэдэг шиг гарах болсонд хамгийн том баяр одоо дүүнрийнхаа уран бүтээлийг өшөөгөө ингээл бид нар хөгжөөл дээшээгээ дэвшээл явж байгаа нь айгу 25 оны хамгийн гоё мэдээ тэр байна. 24 он Солонгосуудтай бас нэг ангитай кино хийсэн. За мөн бас иргэний нисгийн ерөнхий газрын бас Намажа Pictures-ийн хамтарсан одоо Тэнгэр газрын хязгаарт гээд 16 ангитай кинонд Тэр гоё болчихлаа. Туркд зураг авлаа. Тэгэл онгоцыг бас павильонд хийлээ тий. Нууц технологийн гой шийдлүүд хийлээ. хийлээ. Нууц мэрж. Ирж хүмүүс ориг онгоцыг чаргасан шүү дээ. Бодлого тодорхойлоогүй ярихгүй мөн. Тэгээ тийм гоё баярт мэдээтэй. Тэгээ урлын хүмүүс дандаа л гоё хийс уран бүтээлээрээ бахархаж, хийс уран бүтээлээ хүмүүсээс тэр гоё энерги авч, гоё комент авч, тэрэндээ гоё хөгжиж явдаг те. Тэгэхээр өнөөдрийн манай ажаач гэсэн маш олон уран бүтээлүүд 23, 24 онд одоо IPTV гацаалаа. Гажаалаа шүү дээ. 24 онд л тий. Тэгэхээр битээр бол одоо багын найзууд байхгүй гэсэн. 10 жилийн нэг анги битэрч. Дорнод. Нэг ангид хоёул нэг ширээн дээр суугаад. Бүр нэгдүгээр ангиас юм уу? Тий, хоёул. Нөхрөлийн хугацааг хэд вэ? Өөр ангид байжгаад битээр 5 дугаар ангиас нэг анги болоо. Нэг анги болоо. 10 төгслөө. Тэрнээс хойш тэгэл хоёул. 5 жил яг чанга дэглэмтэй. Танаа ангид бас хүнд анги байсан хаа тий. Манай анги ер нь битээр ангийнхныгаа дагуулад ер нь зах дээр л явждаг хичээлээ. Дугаа одоо Одоо тэрийг заавал ярих хэрэгтэй шүү дээ. Түргэл орохоор одоо ингээ сайн юм Өөрөө дараадах юм. Хин Муу юм биш ээ. Одоо муу юм биш байхгүй. Энд чинь гоё одоо ингээд дорсомч одоо бидний одоо нэвтрүүлэгт орж иж байгаа хамгийн одоо анхны асуулт ийм байдаг байхгүй. Өртөө байв уу? Одоо та бүхний үеийн одоо өрийн соёл одоо дорндод байх үеийн одоо тэнд 10 жилд байх үеийн та өрийн соёл ямар байв? Өрийн дэвтэр дээр ер нь нэр бичигдэж байв уу? За тэгээ ирээд одоо гэрэлтэй цонход орохын өмнө одоо та бүхний оюутны амьдрал ер нь хааштай наадах чи ингээ хэлэхэд амьдралынхаа бүхэл хугацаанд өртөө үйжээ. 10 жилд байхад хажуудлынхаа сургуулиас дэлгүүрээс юм зээлээл тэ оюутан болоход сургуулийнхаа гуанзнаас юм зээлээл телевизэд ажилд ороод телевизийн гуанзнаас зээлээл тэ Ер нь дандаа гуанцтай л холдог. идэж уух юм да. дандаа идэж уух юм да. Амар өссөн юм. Тэгээд тэр сургуулийн хажуудлын тэр дэлгүүрээс архины зэлт. Өмнөх архиныхаа зээлийг төлж дараагийнхаа архиныхаа зээлийг авна. Тэг кинишгээ өгцөн. Кэнишгэ өгцөн, эргэнийхаа үнэлгийг өгцөн, бүх юм өгцөн байж байгаа шүү дээ. Оо, за хоёроо өнөөдрийн нэвтрүүлэг юуна? Одоо Улаанбаатар хот тэгээд Дархан гэл 12 салбартай. Солонгос төртөл. Гэхдээ бусаад би Харин юм бусаад орсон байсан шүү дээ. Бусад бидний юм уудаг тэгээд Тийм. Тэнд бас жижигхэн болзоо болсон. болцоо. Лала найзууд ирээд тэгээд юнаа дуулцъя гэд. Яг гоё далайн хэрэг дээр амар гоё газар үүд юм л шүү. Тийм билээ. Тэ. Энэ хаа юу яаж байгаа? Өвлийн меню гэдэг ийм 3 төрлийн гоё хоол шинээр гаргаж байгаа. За. Тэгээд одоо яг энэ шинэ жил 2025 онд яг өвл даарж орж ирээд эдгээр хоолыг идэл халууцаа гарна. Багада иддэг гэсэн. Тэгээд дээрээс нь 8 л. юнагийн орж энэ хоолны өмнө идэх хэвээр байл уух хэвээр байл. За ууч. Мүүнигээд. Альнаас нь Харин хоолоос өвч адягийн байгаа хоолой. Тэр байгаа гэж. Тий. Миний зовлон одоо эцүү гэж ойлгох. Ойлгож байна. Амар хэцүү байна. за манай Яг ингэж хүнд ингэж илэрхийлэх юм илэрхийлж чадахгүй. Хүчилж илэр. Юм дутуу очиад идэг. Зарим үгийг сонсоогүй. Тэр чинь амар хэцүү байхгүй. Тэгээд юу гэнэ гэж тагж асуун. за адяхаа нэг хоолныхоо өмнө. За За энэ 2 тэрбум ашигтай бактеритай. Маань захиалга ерөөс надад өгөхгүй. Үгүй ээ. Хоёр жоо хагараад байна. Харин тийм. Энэ 2 жил жоо хагарсан. хамаг ингэ оголсон. Өө гараа. Оо сорон дөрөнгөсөн. Ийгтэй нөгөө солонгосчууд төрсөн өдөр нь олж байгаа үндэ юм яг төшөлөгдөв юм лээ тий. Харин За уучлаа. Энэ ханаа энэ үү? наач мэх төшл. Чиний ханаа. Энэ. Саваалаа өвгөнлөг ууж байгаа. Савхнуудаас явуулчихсан. За нөгөө нэг 3 төрлийн одоо өвлийн меню маань ингэ явж байгаа. Энэ юу шүү? Тэр нь байна уу даа? Би дээр орж ирэхдээ хэлсэн.
Нөгөө 8-aalчтай шүү. Тийм. 8-aalчтай жив. Мандаж багтаа энийг сайн бит. Тэ гоё тэр мөрнээс гоё ярилтай. Ойлаад хичээлдээ явах. Байнга 8-aalчтай жив. Ажаач бас багтаа тиймс. Дор зот шүү дээ. Пицца идэхгүй бол явахгүй. Явах. Яа. 90 онд ч талхал байлаа шүү. Дэмжиг ажиллагч байгууллага Юнан Солонгос хоолны сүлжээ ресторан. Сургуулийн хажуудалд архины өр тавиад тэгээд цаашаа телевиз рүү ороод тэгээд цаашаа телевиз рүү яваад Тэгээд тэнцээ гуанзандаа өөр тавиад телевизэн хажуудлын дэлгүүр дахиад архины өөр тавиад Тэр чинь ямар дэлгүүр вэ? цэнхэр үү? А зинхэр. Юу? Цэнхэр дэлгүүр байхгүй. Цэнхэр. Цэнхэр дэлгүүр дээ. тэр дэлгүүр одоо байдаг болов? Одоо байхгүй. Одоо байхгүй юу? Цэнхэр дэлгэц гэж дэлгүүр байсан. Цэнхэр дэлгүүр байсан. Оо тийм үү. Яг Тэр байвал одоо дарвал тий. Хоёр ихтэй өрөөс төрийн соёл бол ер нь баг хамт чахгүй юм ба шүү дээ тий. Хантаа Ер нь түүхэн тий. тэгэл хөрхөө. Нэг 5 төгрөгт болохоор өөрөө хоёлоо тараад явж исэн удаа зөндөө. зөндөө. Тэгээ ганцныхаа өрийг дарчихгээл Хамгийн түрүүнд хамгийн их ордог ганцны хорыг дараа гэж тэгэл орно шүү. Хамгийн анх одоо амар их одоо орлого олж исэн одоо юу гэдгийг гэрэлтэй цонх мохын үеэс үү хизээнээс үү одоо гинт ингээ гар дээр мөнгө барьж эхэлж одоо шокерч эхэлж исэн үе. хаалгаас бидний хэлэн. Тэр нэрээ хизээ. Бидэд анхны тоглолтоор амирх мөнгө ус тээ. Тайсны тоглолт. Хайсан тоо. Захиалга тэнэ дээ. Эхлээд бид ч хотод тоглосон. Тэгсэн чинь хотод нэг 6 хоногийн цаг болцсон байхгүй. За. Тэгэл тоглолтоо хэдүүлээ ингээл хүн амтнаас ингээ гууч түгээл ингээл хийсэн. Тэгээ 6 хоног хийсэн чи за яг зардлаа нэг арай гээл дарсан байхгүй. За. Тэгээ өшөө цаг байхгүй чи тоглох юу байхгүй. Хэдүүлээ. Ээж намайг ихнэрт гаргаж өгөөч гэдэг тоглолтоо авал хөдөө явсан. Орон нутгаар. Арн нутгаар. Тэгсэн чи хөдөө явсан чи өдөрт 5 тоглолт. Пүү. Аймагудаа юу? Тэг 3-аас 5-аас 7-оос 9-өөс 11-с тоглолт. Тэгэл дуусаал, плей дуусаал. Плей дуусаал. Дуусаал ингээ хуцаа цолиол ихнийхээ хуцаа юмсан. Үнэхээр сонь тгсэн тий. Хамгийн доотлоо 3 мөр тоглолт. Хотод тоглосон бол алах байж тий. Тэр үе чинь энэ том продакшн чинь нөө юу Ямар завсаргууд ордог. хотод л тоглоно. Тэгээд хөдөө орнот рүү тоглолдог байсан байхгүй. Ааха. Тэ? Тэгээд бид чинь анхных нухтаа баг тойрсон тий. Бараг Тэ. Тэгээд нэг харсан чинь Ирээд мөнгө аваасан. чинь. Яа, сүнхтэйг. Тэгээд Тэр үчиг даасмаас дандаа бэлнээр яадаг байсан шүү дээ. Бэлнээр. Бэлэн мөнгө. Тэгээ тэр үед одоо байр савнд ороогүй л нөхдүүд байсан уу? Оо байр самаа. Бүгд түрээс. Айлсгол бүгд аав ээжтэй. Тэгэл. Тэгэж нэг анх их мөнгө харж илээ те. Өөрсдөө их л санагдсан амар. Тэшээ. Тэгээ бүгдээр нэг ийм уцнууд авч ирсэн юм а те. Ингээд дэше дарангууд ингээд дэше ингээ гараад ирдэг. Дандаа боссууд байдаг хгүй тэгэж. Nokia юм уу? 8800 лөө. Тий, 8800 юу лээ. Тэмээ хоёртаас дарангууд. Хоёр талаас нэг титан уц байж шүү дээ. Тэднээс бүгд аваад зүгээр ярил ярьж шээ. Заавал хүмүүс яаж тэрийг дарж мараал. Тэгэж нэг салгацсан байгаа юу? Би салгацсан. мөнгө харж ирлээ. Тэгээс нэг мөнгөний бараа харж илээ гэж. Эсвэл харсаар. Тэгээ гоё юм бэлээ өөрснөө хөлсөө гоожуулаад тэгэл өдөрт 4-5 тоглолт ядахаа мэдхгүй тоглол тэгэл залууч байсан юм тий. Тэ. Хүүхдүүд байсан юм чи. Хэдтэй байсан. 20 идэл хүүхд. Тэгэл Дээд сургууль төгссөн байсан уу? Өвчмөс. тэгэл тэндээсээ гараад шөндөө дараагийн аймаг руу юм тий. 25 6-тай л. Шөндөө дараагийн аймаг явна. Тэгээ маргааш өглөө шөнө очиод үүрээ мөрөөр очиод Жохон амарч аваад. цогоо амарч аваад Зараа тараагаал. тэжинд Үндэсний телевизээр зар явдаг. үндэсний телевизээр зар явдаг. Тэр амар байсан. Тэр үе чинь ганцхан үндэсний телевиз юу орон дээр гардаг ус хэвгүй. Амар монофол байсан юм чи тий. Тэгээд бид чи язтай бас. Үндэсний телевиз нь бүх үед л хамт өсшөө гэсэн баг. Одоо түрүү ярьсан мөөжиг пампис хоёр чинь бас доронтих юм уу? Мөөч чинь аав доронтой байхгүй. Аа. Тэр аавар л явж шүү. Пампис ах. Пампис чинь юу штэ? Ар хангаа штэ.
Үгүй лөө. Хотод л ямар ч өсөд төрсөн. Тэгээ оюутан болж ирснээс найзлсан. Юм идэж яхад амар их асуугаад. Заасаа хот идчихөө. Нөгөөш гоё идэл яриад Тэгээ одоо манайхан ч ингээд таалагдах юм байхгүй нах. Загнаад байдаг. Ингээд хоол идэж явахдаа юм ярьлаа. Заваа юмнууд гээл бид хэдий чи. Битэр ч юм бас амар загнаа штэ. Тэгэл зүгээр ээ. нөгөө өөрснөө яд вэ? Найз нөхдөд суухдаа яг хоол идэх жив чимэг гэдэг юм уу? За. Аа? Тэр хүмүүсээ өөрснөө найз Юм дуурдгуул юм байна да гэж. Дуурдгуул ингээд хараад ижиж юм биш. Зоргоод өгөхгүй манай. Энэ нэг заргач. Заргын холбооны тэргүүн штэ Батцэрэгч. За. Энэ хоол чи бас дайжгүй Одоо үе үеэс 3 заргач хүн байна. Хамгийн одоо дээд үеэс хамгийн заргач оноах гинэ. Тэгээд яг та хэдийн үеэс темпо авах орж ирэл. Манай үеэс би ордог юм уу та. Тэмхэж Монгол улсын заргын холбооны дэд тэргүүн штэ. Дид тэргүү штэ. Амар штэ. Темпкатай л очихгүй байх гэсэн. Оноох одоо ер нь зөвлөх маягтай болчихсон байлээ. За ер нь ямар газартаа яаж заргалдах уу гэдэг юм зөвлөгөө өгөх маягаар. Тийм хуулийн ферм шиг болчихсон л штэ. Юу яасан хоёр ахыгаа бас ингээд нэвтрүүлэгт ураад урилга хүлээж аваад орно гэд юу урилга явуулсан тэгээ хүлээж авсныг дуулаад битээр бас нэг жижигхэн бичлэг бас бэлдсэн байгаа. Энийг дөрүүлээ үзчихэдэх үү. За. Үнэн л хэлсэн байгаа сте. Яг энэ хэрэг Тийм байх шүү. За. Огшоолгдсон. Огшоол. Йоо хамгийн хар залгаа шүү дээ. Ер нь ZI одоо захиалга тэнэд 75 юм аа гэдэг. Шүү дагш 75 аа гэдэг те. Хотлаад. нөхрөл хаанаас эхэлж яв захиалга тэнэд гэдэг хамтлаг одоо ер нь хэдэн жил болцсон байгаа вэ? Тэр 20 жил болчихлоо. 24 5 жил болчихсон. Үгүй 20 жил болчихлоо. Яг ингэ ярьж байгаа байгуулах уу гэсэн үү? Нэг нь одоо ингэ санаачихсан тоо. 2000 онд тань байгуулчихсан ш та нар чинь. 2002 онд л та. 22 жил. Тий 22 жил. 22 жил. Оо. 25 жилээ хийн үстэй. Йоо мөөжч бас. Аргагүй үндснийх болцсон юм байна. Үнсний болоогоо. Ямар хөөрх юм бэ? Ингэж анх удаа л үзэж чинь зүгээр. Өөрийнхөө тухай яриулж. Монгол тулгатанд л орж исэн байна. Яг та нар тэр илгийг ингэж төсөөсөнгүйгээ Арга гоё юм тий. Тийм ээ. Энэ хүний яа одоо өр дараад ихээр бүр Тэгээд огшно. одоо ингэ хоёр удаашраад алхаал. Тийм ээ. Тэдний алхаа зүв. Тэдний За 75 аяд. Оройн ажил ламаагүй гэж. Орой хэд гарцсан уу? Яна бичүүлчих. Дараа орж ирт өгч. Дараа орч. Тэр дээр бичих. Тэгээ хоёлаа тэр дээр бичүүлээд тэрийг өөрсөн тарчих.
Коч энэ хоёроор даруулаад уу. Нэр хэн байгуулсан анх одоо санааг Манай Бампис. Пампиго. Яа, бас гоё юм шүү дээ. Бампис санааг нь гаргаа. Манай мөөж Бампис хоёр чинь телевиз төрүүлээд орцсон юмсан. Арай төрүүлээ одолцсон. Тий, битэрэг. Тий, арай төрүүлээ одолцсон юмсан. Дурсгалтай дэлгэцмэлгэц гэж бичсэн. Арай тэрүүлээд од болцсон гэж. Юу гэсэн үг. танаас одоо бүгдээрээ бас хипхоптай бас холбоотой бүжгэлж барьж явжсэн баг тий. Энэ хүн ч одоо сансар гаран гуравт бүжгэлдэг байсан. Би чинь чуулгад бүжгэлдэг байсан. Монгол бүжгэлдэг. Монгол үж. Бампис харч амар рэп хийсэн. Залбинтж явж байгаад Амгалангийнхаа найзуудтай танилцаал. Тэгэл Амгалангийнхаа маань микрийнхэнтэй найзууд тэгэл микрт нэг мэдсэн чил комет зон гэдэг хамтлагт 18 залуучууд 5 6 7 8 амар Комфорт зон гэсэн үү? манай микрийн аймаг ханган шүү дээ. Тэгэл бүгдээрээ 100 мууч яа. Цагаан шорт, цагаан пүүц, цагаан фотолог, цагаан юм сарвартай малгай өмснө гээл те. Бусдаас ялгарч те. Тэгэл бүгд 18 юм жоохон бацаанаач бүгдээрээ тэгээ аим цэвэрх харагч. Тэгэл өөрснөө за тэр тэмцээнд орохдоо хувцснуудаа оюулна гэл бүгд коминзо оюулаад ингээл. Яг 18 жиг залуу гараад ирэх гоё штэ. Гоё те. Тий. Тэгээд тухайч Багын дурсан чинь ингээл тэр ингээл ярих гоё идэхгүй. Хайртай шүү найз нар минь. Бүгдээрээ сайхан явж байгаа манай найзууд. Тий. Бүгдээр нь ажлын амжилт. Би нөгөө нэг Ингэж хэлж үзээгүй би найзтай. би нөгөө нэг одоо манай ангийн нөгөө өндөр чинзаа ба штэ. Тий. Өндөр чинзаа ч нөө Пампис ахын амьдэрдэг байсан ч тийм үү. Манай Чинзаа тий. Тий. Тэгээ чинзаа дээр гэж байжс чи Пампис ах нэг юм цагаан хослол өмсөөл гардаг байхгүй. Чинзаа тэрийг ярьд. Цав цагаан хослол өмсөөл тэгээ буцаа орж ихтэй улаан болцсон. Ороод ир чигнэ. Тэс чи яасан бэ хаа яач вэ гэсэн чи. Дэлгэр мөрөө. Би ихтэй наа цагцаа. Би ихтэй буцаагаад яг соёмбон дээр зөглөө гэсэн. За тэгвэл яг энэ ярианаас дараагийн бичлэг үзчихье. Тэгээ 2 3 бас нэг яриа авсан байгаа. Одоо бид тэгээд ойлгуулах гэдэг. Зүгээр зодлсон. Тийш. Маа. Сургуулийнхаа төгслийг авчиж чаа. Үдээ миний мөн.
Юуд нууцлахгүй тий гай зүгээр. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Би л тэгж боддیں۔ Одоо өнгөрөөсөн амьдралдаа ер нь хэн таалагдах гэж ер нь тийм биз дээ. Тийм шүү дээ. Яг өөрөө сайхан өөрийгөө гоё байлгаад ингээ явцсан бол ямар хамаатай. Би мэ бол одоо ууж идчихлээс үе зөндөөл байна зүгээр. Гэтэ надад тэр амьдралын сургамж болтол ингээл үлдсэн штэ. Тийм үстэй. Тэгээд ингээ эргээ бодохоор тэр амьдрал чинь ингээ шороо мороо ингээл бүхэл юм байгаа штэ. Тэр дотроос ингээ одоо ингээ болоод ч юм уу ингээ те ууж идэх болоод ингээ буцаад эргээ харахаар бас хэцүү биш шүү. Одоо энийг дахиад тавтвал болохгүй шүү гэдгийг тархинд орцсон учраас би нэ марамсч яа тийм хүн болгонд ийм өндөг шиг өөгүй тэгш явах тийм биш үстэй. Тийм болохоор би бол найзаагаа боддیں۔ Гайл одоо гоё л шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Өнөөдөр гоё ахын чухал байхгүй. гялалцчих шүү дээ. Ямар тэгэл хүнээс мөнгө төр заллаад ингээ те хүн алж хүрээ талаагүй шин чи тийм үст. Тийм болохоор өнөөдөр одоо гоё байгаа л бол тэгэл одооныхаа амьдралаа л маргааш хинч мэдэхгүй учраас өнөөдөр гоё байх л ёстой. Тэгээ би найзтай хэлдэг заримдаа гайхах юу юм бат харин тийм ээ л гэдэг. Тэгвэл чамайг ямар ч байсан хаан болцсон байсан гулгач болцсон байсан зүгээр хайртай л эврээл найз ингээл явж тэгс угсаал тийм ээ гэл тэрвэрлэл байж байгаа. Тэгээд найзтай ингээд харсан ч бас Гоё юм. яг чинь сэтгэлээс ингээд яриад байгаа хгүй үрхээ. Наадахыг чинь чамаа хэлсэн хэлээгүй бид бүгдээрээ мэдчихэе. Чамаа зөв үйлдэлээ чи хараад мэдчихэе. Одоо ингээд тайзан дээр гараад идэх хгүй. Манлаа ч юм уу, пампес ч юм уу ч юм те. Бараг яг юу хэлэх гэж байгааг ингээд бараг мэддэгдэж шүү. Тий харснаас Олон жил ингээд хамт байгаад. Яг тэрнтэй адилхан амьдрал дээр ч гэсэн ингээд уулзаар нэг юм боцох. Яасан үгүй юу болж байна вэ? Харин нэг тийм ингээд яг тэр нэг юм тохиолдсон байгаа мэддэг байхгүй. Гайгүй өгнөд юу болцсон. За хэлчихээ. Харин тэн тийм. Тийм наад чи юу гэдэг мэдлэг ялзуулч гээл. Өндөө нийлэлгээс нэм юм ингээд шийдээл ингээд болчихж байгаа байхгүй. Тийм шүү. нөхөрлөл гэдэг бол тэр эрэгтэйчүүдийн хувьд бол бас хамгийн чухал гоё зүйл шүү дээ. Бас нэг Тэгээс нэгнэж явах. мөөжөг кампус хоёрын хоёр найзтай хэлсэн бичлэгийг үтсэн ч нэг найзаа дурсахгүй байхыг харахгүй бас. Үүдээ миний манай Сэтгэлд байнга байдаг. Та хүмүүд жүжигчин Давлит Чаан гэж манай хамтлаг одоо ингээл мөөжөг Атя Бампис манлай Давлит гант төмөр галт гээд юм 7 залуу байсан. Бид долоо бол тухайн үед бол те үнэхээр бас үнсээ телевизэд ажиллаж байхад бол бүх хүмүүс бидрээс сүрддэг байсан. Бид нар тийм акт мондогтаж сэжгэнсэн залуучууд ч гэж гоё яриулж явах үед найз маань зүгс манай одоо яг уран бүтээлийн жижиг л одоо комеди юунууд шүү дээ. Цохомжуудын зохиолыг бичдэг өөрөө. Санааг нь хэдүүлээ гарангууд Давлит шүн сууж бичдэг. Тэгээ өглөө зохиол бэлэн те. Тэгээ маргааш нь өдрийн зохиолоо бэлтждэг ингээд бидний хувьд бол бичгийн хүн юм уу? Өөрөө авьяастай амар маацтай. Үнэхээр мааз авьяастай. Тэгээ тийм сайхан найз байгаа бас гинтийн байдлаар тэнгэрийн оронд явах маш эвгүй байсан. Хэцүү байсан. Тэр талцсан манай эцэг. тэгээд Одоо ингээд бодохоор бас амар бол ихэнх хугацаанд антөмөргөө ихэнх хугацаанд ингээд хэлсэлж эсвэл ирсэн. Ихэнх хугацаанд ингээд одоо нэг наазарж исэн инээдтэй бүх юм донд Давлит байсан байхгүй. Тэр чи ийм Хамгийн их дурсамжийг үлдээсэн. за тэрийг яриад явах болов байл. Юу аваад чивээ. Зүгээр ингээд үүлдээ соёлын төвөөр манайх өрөөтэйсэн шүү дээ. Тэгээ ингээд жаа. Адэ ойлоо явж инех хөлж байгаа. За. Хааш явах 4 зам орнох гэл төмөр зам орнох. Автобусны мөнгө байхгүй штэ яад ялах гэлтэй. Тэгэл яваад тэр өндөрч. Нөө төмөр зам хүртэл алхачихж байгаа ш. Тэгээд энэ ч ойлоо хөтлөө инээж байгаа. Тэгээд буцаал үйлдвэр шиг алхачихж. яах гэж төмөр замд инээс. Чи мэдчихэж чи яг. Тэрийг нийлүүлэх гэдэг шүү дээ хас. Гоё тий. Тэр үнэхээр маац юм баггүй тий. Халуун хуушурнд амар дуртай. Одоо би ингээ халуун хуушур ингээд идэх болгонд ч юм те хийж гэртээ хийх болгонд Давлит гэж бодогдох. Халуун аар цанхаар дийж бодогдно. Халуун цай. Халуун цай маань Амар халуун юм тий. Одоо ингээд нэг халуун цай өгнө шүү дээ. Харин доо халаацгаа гэдэг. Биднэрт бол амар халуун. Халуун баймаар. Халуун.
халуун шүр ингээд хаарц марц ингээд ямар хурдан идэж уудъя тэг халуун бид ичмэр орч чадахгүй шүү. Манай найзгаа их сандгийн шүү заримдаа ингээд Лаг маань амар ангалзуур эхэлсэн чи одоо. энэ хоёр Манай хоёр өлөвсрөл болсон. дурагчи зүрх рүү хийчихье. Тийм өнөөдрийн влог маань хөгжөөнтэй, уйлантай. Юу гэж яриад байгаа. За энэ манай ногоон чавны ондоо манай энэ Юнагийн маань оруулж байгаа. Хол иж тусах өгч. Хоолны араас Ойдчээд аха. Цадаг багч харин. Идэ болно шүү. Цадаг багч харин гинт. Тийм манай хамтлагч. Төвч өөрийн ганцхан спонсортой энэ нэвтрүүлэг дээр. Хоёр ахны спонсорлноо. 19 дугаар. Спонсорлсон шүү дээ. Тийм шүү дээ. Солонгос кино Солонгос кинон дээр ажиах маань Тийм Мөнгө явуулсан шүү дээ. Бид нар Солонгос кино игээ тэнд чинь нөгөө юу амар өндөр байд юм. Хүү нэг хоолнд орохоос 500 мянган вон болчихдог тий. Амар тий. Бус төчүүл зугаар л хол. 30 тэгээд хэдүүл чинь адиах мөнгө явуулах гэсэн өөр нэрээ өөлгчихсэн тийм. Хин явуулаад шагаах мөрөдөн театрын хамт олноос шагаах эрхмаах энэ төр явуулаад тэгээ адиах явуул бараах явуулаад Тэгээ шүү дээ тэр бас ингээд өмөлцөх сэтгэл юу байсан гэхээр хүний нутагт байхлаар бас. тийм байл бүр. Хүү ингэ бидний гэж штэ гэж ингэ үзтээ амар. Тэгээ манай найзууд бас явуулсан. Бямба дүү маань явуулсан тий. Тэгээ камера Бүгдээрэнд найзууд маш маань их уйдгаа баярлалаа. Тэр чинь баг челленж болсон юм шүү. Ахад нэг яриа үзэх үү? Ямар гэж юм бэ? Одоо үзэхгүй байгаа. Одоо хөгжлөө. Энэ үсрэг үзэж дуусаад амиа орчих. Дандаа энэ зүрх рүү юм хийж ер нь амьдрт юм байна. За Ангал зур дүүч. намайг хараад ингэж дурлсан хүн штэ. Асуу дэж. Мами. Баярлаа. Ана гэж. Яа. Оноо тойрын мэдчигээ. Авигдох. Авигдчих. Авигдла. Ингэж амхтаа. Ана чи өөрөө би ч ингээл дандаа ингээл гэртээ энэ хийхэн бүгд байж штэ тэ. Тэгмэхдээ энэ юм шаар юу хийж байгаа. За юу аа. Юунаас их сонсмоор байна. Тэгэл мазар штэ хөл. Заахаа эмнэлэгт ингээ байж энэ хулгаар ингэсэн би бас эмнэлэгт байна энэ тэр гэл ер нь гэл амьдралын ойр орчин бүхэл юм ингээл яг нэг хүнээс нуулгүйгээр ярьцгаад штэ. Хөөхөн. Одоо бичлэг байхгүй. Он амар инээдтэй ярьсан ч гэсэн тэр нь ингээд уйлуулчих гэдэг хэрэгээс. Өмнө хоёр чинь гарахгүй шүү дээ. Бяцхан зүрх дийлэхэргүй шүү. За манай Юнагийн бол таалагдав хоёроо. Ерөөсө хоол идэвхгүй юм. За идэвлээ за идэв. Идэвлээгүй гэж таалагдав гэдэг. Энийг тэр бүлээр хаад гэж. За юнаар л орт. Сачч. Юна гоё шүү дээ. За сайхан хоолоо идцгээч хоёроо. Тэгээд хоолны араас нэг хоёр жижигхэн тэмцээн явуулаад
Тэгээд дадлуу тав уугаад. Тэгээ 3 хоногийн дараа хөөе хаана явна өрөө дарья. Алан шүүгээ. Зураг дуусгаагүй гараа авчихсан ч тэгээд. Энэ жилээс бүтээрийн влог C1 телевизтэй хамтарч ажиллаж байгаа. YouTube дээр бүтээрийн влогоо тавигдах болно. Нийт одоо орон даяар үзэх өгсөөр бас үзэгчд маань C1 телевизийг сонгоод Хагасаа өдөр болгон гарнаа. хагасаа өдөр болгон гарах болно. Үзээрэй гэж хэлмээр байна. Түл өөр амар юм чи тий. За үндэсний влог үргэлжилсээр. Үндэсний влог. Үндэсний влог. За хоёр захирлыг бол цуцсан байна. За эхний тэмцээн маань ийм байгаа. Эможигоор киноны нэр таах тэмцээн байгаа. За. Тэгээд бид нар битээр нэг тал, хоёр ах нэг тал. Эндээс одоо бяцхан одоо энэ тоглоомыг тоглоод ялагдсан баг нь ер нь үр дарахна л гэж ойлгох. Айл руу явж. За. Одоо тэгээ яах юм? Эможаар бол гараа өрөх юм уу? Яг харж байгаа ямар кино вэ гэдгийг таах юм байна. За. Тэгээ тэр эможи битээр харах шин үзэгчд бас хардах сэрдэх юм гарах үү. Би харин Энэ яг телевизийн зүгээс яг юм битээр ч харуулаагүй зохион байгуулсан юм шүү. Тэгээ дөрмийг л танилцуулж өгч байгаа. Хоёр хажуул тэгэл тодорхойлох гэсэн үг шүү. За ихний киногаа харцгаая. За эхлээд Монгол киноны. Монгол кино. За. Машин. Өртөө жолоосаа. За, нэг Яг ах нарын үеийн кино. Айгүй нэг шүү. Итгэхгүй. хөхөө гэрлэг төглөө. Дотор чимээгүй. Анхаар дотор чимээгүй биш гэсэн. За аль дээр вэ? Гарцуу. Хэлгүй чим. Яаж гараад байгаа юм бэ? Хийлгүй. Төмөр зам толгой иргүү. Харин тийм ээ. Тий. Та нарын Хэлгүй чим байсан. та нарын толгой иргэн шүү дээ. Албаар эргүүлэхэр юм хийж байгаа авах л. За. Монгол юм уу? 2-2-5. Би нөө хот харахгүй юм шууд ингэ харчихсан шүү дээ. Ингэ ортуулаад. Хээ. Амьдрал би чамд хайртай. Сайн уу амьдрал? Сайн амьдрал. Сайн уу амьдрал минь 2. Амьдрал би чамд хайртай. Бүтэн амьдрал. Амьдрал давтаа морил. Миний хийсэн кино. Оо тийч та нарын Монголын хамгийн олон ангитай 80 ангитай кино хийжлээ шүү дээ. За 3-0. 3-0 заа чи болох шүү. Энэ юу вэ? Хэдэн үе кино энэ? Энэ юу штэ өө. Гөхөө гэрлэх төглөө. Юу? сэргээш. Мартагдашгүй намар. Ямар алцгар юм бэ нөр чи? Хүч хоёулаа гэж хэмнээ л дээ баясаах. Голынх нь юу юм болоо? Ам ууруу. Алтан намар. Тим кино байхгүй. Үгүй мартагдчихгүй намар. Бэлдсэн биш гэсэн шүү дээ. Оо. Энэ юу гээшин ургамал уу? Энэ юу гээшин ургамал вэ? Юу? Юу штэ? Анхны алхам. Ямар аим юм бэ? Үгүй дандаа энэ хоёр ахын үеийн кино гаргаад ирсэн. Өөртөө үеийг цаахгүй шүү дээ. Одоо гадаад дээр нь хаалсан цаа яваа. Ах トゥ гур. 5-0 юу? Өрөө тарцгаа. Чимээгүй дурлал. Орилсон дурлал. Чанга хашгираа зүрхний чимээ зүүдэнд оронгүй явуулдаг. Хашгираа биш үү? Зүрх. Зүрхэн чимсэн үг. За. За ёо. Зүрх бас ингэж байгаа юм байна. Яа нэр хүндээ авчихгаа. За. За тэгтээ 5-1. За. За гадаад дээр аваач. 5-1 гэдэг чи бас хол биш үү? Ёо ямар хэцүү бэ? Цул сарын Баавга болгосон биш үү гэдэг. Гадаад кино. Энэ юу байна? Revenant байна. За 2 DiCaprio. 5-2. Юу штэ? Godfather. Биш наач на юу байна? За одоохоо. Киногийн үйл явдлын хэлүүд оноог нөхөх юм уу? Бүгжний эзэн. Биш байж байгаарай одоохоо. Бенджамин Баттон. биш. Наач. Ганштай. Энэ юу байгаа? Английн нөгөө хоёр мөрдөгч юу лээ? За байж байгаарай. За яг зөв шүү. Одоохоо. Хоёр мөрдөгч байж. Чи одоо хүний таньгаа. Юу штэ? Наач хин байна? Sherlock Holmes. Харин. Энд чинь хэлчихсэн юм чинь. 5-2. Уга 5-3.
5-3 шүү. 5-2 шүү. 3. 3. Гадаад 2, Монгол 1. Frozen. Биш амсч нөгөө энэ тхий нөгөө Type of pie. гадаад өгнөч чад мэдгүй. Йоо. Армигдон. Аримгдон шүү мө? Армигдон биш үү? Аа. Pearl Harbor. Бөөлөр буужгаар нисдэггүй юм. Машинаар л нисдэг. Онгоцоор л нисдэг. Аримгдон биш гэсэн те. Аа. Гариг дээр очиж байна. Дүүн. Эмэгтэй 2 хүн. Юу? За одоо би яг санчлаа. Киног нь бол санчлаа. Хэлэхээр ийш HP өгөх гээд нэ. Одоо нэрээ санчлаа. HP өгсөн дээ. Хан тийм ээ. Оддын даа. Буучинтай. Тэр арийнхын нэг зүй юу юм бэ? Сансар окторгөөрүүл ниссэн юм а да. Тийм ээ. Ааха. Хар нөх гэдэг кино шүү. Ааха. За энэ нөгөө нэг юу байна? Энийг бол хүмүүс Armageddon гэх юм байна. Interstellar. Мандагр хараалаа. 5-4 шүү. За энийг таахгүй бол баларлаа. Бенжамин биш үү? Бенжамин бат. Нэрийн нэ? Цаг хугацааны Алим. алим. Аа. Зүрч. Энэ компьютер дээр сууж байгаа юм уу? Яаж вэ? Цаг хугацаагаар Цаг аялагч. хичээлийн жүрч гэдэг. Цаг нь болоогүй. Хайр. За яста байхгүй байна. За энийг одоо үдгчд эможигоор таа нуу. Юу байсан бэ? Энэ англи өмнөд чи мэдэхгүй шүү дээ битэж чад. Та нар одоо ийм юм хийгээ болоо. Цамхаг. 2 улсын даа. Франц. Парис би чамд хайртай. Шүү. А зүрх мөрх байхгүй шүү мэд. Паристэй. Энэ юу вэ? За би олчлоо. Нэрийг санаадах юм. Энэ яагаад нөгөө би нөгөө тагтаг дээр нөгөө нээлтэн жүрчсэнтэй таарсан шүү дээ яг. Нөгөө яг энэ Kenny Reese-ийн тоглосон нөгөө нээлтэн дээр нь таарсан биш үү? биш хаа. Биш нэ мэд. Гэртээ ганцаараа биш үү? Midnight in Paris. За 5-5 болцсон шүү. 5-5 болцсон. Өшөөнийг таалах юм байна уу? Эсвэл тэнцээ дахиад нэг тэнцээ болох юм. За окей. Инг юм байна хоёроо. Монголоо бид авлаа. Яг л авах юм аа давлаа гэдэг шиг. Англи юм сураач. Нэг л англи Захирал махрал гаал том юм яриад байдаг. Аалч кино байсан бол асуудалгүй таах байсан тий. Дандаа Европ кино байгаад байна тий. Ямар кино төгсгөл өгнө. Midnight in Paris. Тарих мэрэг зээч байхгүй. За ингэсэн байна хоёроо. Кино таах дээр 5-5 таагаад тэнцэж байгаа юм байна. Тэнцсэн учраас нэмэлтээр нэг тэмцээ явуулаад тэнцэнээсээ ялагч одоо ялагч тодроод Ойлголоо. гараад өрөөд орох нь. Тэгэх үү эхлэх үү? За. За эхний тэмцээн дээр тэнцсэн учраас нэмэлтээр нэг тэмцээн зохион байгуулчихлаа. Англи хэллэг гайгаас ганц оллоо. Эхний Монгол дээр бол алсан шүү дээ хоёр явахад. Тэгээ англи дээр унчлаа. Тэгээд нэмэлтээр тэмцээн ийм байна манайха. Энэ битээр зохиогүй телевизээс. Тэгээд ингэж унж байгаа заа. яриад байгаа. Ингэж унж байгаа дөө шүү дээ. За нилээ ингэж энэ яг би өөрөө хэрэглэх учраас өөртөө яцсан. Тэгээд ингэж яагаад саваад ингээд амруугаа хийнахаа. Дөрүүж хадсан тал нь. Нилээ хэцүү юм байна. Тэгээ хамгийн түрүүлж хадсан ялагч болно. Ойлголоо. Одоо зөргөө төрүүлээхэд битээр За окей. За ингээд таад маань амруугаа хүрчээд цэвэрхэн байх үднээс өөрсдөр нь суглуулаа өөрсдөр нь уйлчихээ утцсан. Баясайхан за эвсэлтэй юм чи та одоо арай. Өрөнд орчихгүй шиг л. 1 Хэврэв. 2 3 Яа. За явах уу? Хүү чи яа. За хэлгүү анхаар. 2 Энэ орохгүй. Яа. Нэг ч гадар шүрэг. Гараа хийчихв үстэй. Үгүй. Айгуу. Юу нэ?
За баясаах баяр тэр эвслэн хариуцдаг юм. Би гадаад Баяр секси юм. би ч гадаад л хариуцдаг юм. За энэ өөр ихгүй амар ороод ирлээ. Би яг уяага гоё тааруулсан байна хамгийн гол нь. Тэр энэ уяага тааруулаагүй. Тэгээд дээшээ нэг ч явуулж чадсан ч. Энэ хоёр алгадлаа тэгээд бол. Ер нь таасны өдгөн шүү дээ. Хоёр энэ оо Энэ аюу секси юм аа тий. Баясаа аюу сурмгоо байна тий. Ингэчгээс. Би нэг хэлсэн шүү дээ. Тэр нөгөө нэг юм хүүхэн болцсон гараадсэн шүү дээ. Нэмсгэл дээр Тайланд явна шүү. Баясаг синжилч хоёр эмэгтэй болсон үлэн хэсгэл дээр. Хоёр эмэгтэй. Тэр нь эргэтэйгээр жүжиглж байна. Дандаа л эмэгтэй болоод байна тий. Битээр бол хизээч эмэгтэй болохгүй шүү дээ. Эмэгтэй боллоо. Аригч эмэгтэй. Эмэгтэй боллоо гулгч эмэгтэй. ядаж 8 чи эмэгтэйчүүд рүү орохгүй юу? Шууд доошоо юу? Дандаа тэр шиг. За Нэг баярлалаа. заллингийн эмэгтэй дандаа нэг буруу талруул. За тэгээ влогийн маань одоо нэгэн шинэ дугаар, шинэ оны хамгийн анхны дугаар, хамгийн эхний зочд маань одоо Захиалга Сэнэдийн ах нар маань байлаа. За ингээд тэднэр өрөөд оруулцгаая. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Юна ресторан байлаа. Маш их баярлалаа. За тэгээ хагас өдөр болгоны гоё орой Сэнэг телевизээр өрийн дотор влогийг хүлээвч үзээрэй. Дээрээс нь Баясаа зөргөө YouTube хуудсанд байршина. За хамтдаа явж хоёр ахаар өрөөд оруулъя. Аль зүг рүү явуул зүгээрээ нэрээ тав. Амаагүй Хаашаа явах вэ? шүлсээ гэж байгаа л нэг ихчээ. Ер нь зүгээр үгүй нэвтрүүлгийн маань одоо юу болохоор Улаанбаатар хотын зах руу ингээд яваад Улаанбаатарт ирээд хаана одоо ер нь суурьсан хүмүүс та нар. Би бүр амгалан шүү дээ. Энэ амгалан шүү дээ. За. Амгаланд бол дарцсан. Ирэх маяг очоод дарцсан. Энэ ч хорол. Би ч хороол тавьцаа. За зүгээр хороол руу. Хороолын аргашаа явуу дөхөө. За яг тийм. гэр бол Харанхуй руу явах юм, наран руу явах юм уу? Наран чи яах вүлээ? Хаашаа? 13 дугаар сургуулийн хаашаа. Харанхуй руу нөвчдөхөө. Харанхуй руу явах уу? Наран госпиталь оччихлоо. Бараг очижсэн баха. Тийм. Оруулаа шаа наран. За. За ямар ч тэр зүг рүү явуу дөхөө. За тэгээд нэг дэлгүүр сонгож жагаад өрөө дотор үлдээ блог үргэлжилж байна. Бом бом бом. Ол бам гэхэд хүмүүс үдээс одоо бом бом гэхэлэр үзгээ байж Одоо тээ. нэг галагийн тэр бабабан гэж байсан аим. Тачдаа өрий гэдэг. За Манай нэвтрүүлгийн турш хамтарч ажиллаж байгаа Юнагийн хамт болноос хоёр зочинд маань бас бэлэг гардуулж байна. яа. За. Миний үгийн Ядангуяа хүүхдүүд те. За баярлалаа. та юуна. Манай хүүхдүүд л мөнийг юу гэсэн те. Мөний энийг бариад очвол магна хаагш. За тэгвэл гэр бүлийнхаа хүндээ бас 100 сая төгрөний аль ч салбараар өрсөлж болох юм эрхэм бичиг өгж байна. Мөнийг бас та. Нэг сар. Одоо энийг хэрэглэж. Солонгост ч юм уу 100,000 воноор шүү зэ. 100,000 вон юм уу тий. Түүнийг бусаад руу авч явж. 100 сая-ийнхаа хоёр ихийг нийлүүлж байгаа 175. Энийг нэг гадна таварсаж. За. За хөдлөе. Баярлаа юуна. Юнад баярлалаа. Гой байдаг байна. Баярлалаа. За, өрийн дэвтэр үндэсний болоог би үндэснээр батсан. Баясараа давд наруулсан. Энийг хаалт ингэслээ шиг. Түүн наран төрөлцсөн ирсэн байна те. За, энэ хавьд бол та одоо амьдарч суурьшижсэн бохоо. Би яг энэний дэдэл нэг намарч амьдэрсэн. Намарч. Үеэлхтаа. За. Тэднийх энд байсан энэ хороолын түүцэнд нь би суудаг байсан шөнөөр. За. Мөжиг хаана гэсэн. Мөжигийн чинь цаатлын 10 нарав. Түүцэд тогтоо та хэр үр тавьдаг гэсэн хүмүүс. Гэхдээ түүцэнд би суугаад Ажиллаж ажилдаг байсан. Юмын зардаг. Харин те. Тэгтээ хүмүүс дүр тавьдаг байсан уу? Гүү тэр чинь яг хатуусны буудлын түүц болохоор болохгүй л те. Зам зургийн нөхөд. Тэгээ ашгаар миний өөртөө дэлгүүтэр үрдэрсэн. Тэгээд одоо тэмцээнд хоёр ах ялагдсан. Тэгсэн. Тэгээд орж жагаад мэдээж хэрэг дэвтэр байгаа бах энэ нэг хотын зах руугаар ирсэн учраас ер нь дэлгүүр болгоно л өрийн дэвтэр байдгийг. Тэгээд ойрын бас жил гарan дэвтэр явсангүй. Тэгтээ үдсээ хэдүүлээ баян гол гэдэг энэ хүнсний дэлгүүр рүү ороод үзье. Тэгээд дэвтэр байх юм бол дэвтрээс нь одоо тэд хууцны за тэд тгайл гээд хэдэн төгөр нийч өрөөсөн хоёр ах дарахнаа. Дарахад Яа буюу үлднэ. Дарандаа. Нэг ч гэсэн үнд буюу үлднэ. Уйлднэ. Уянжаага эргээд ирэхдээ бороо шиг асгарна шүү дээ. Тэр Одоо яг зас орж шít. Засан. Засан Яа, тийм биш. Тоогоор
тоогоор буян ирэх болтгоо. Яа. Одоо ингээл зас ороод мөнхийн утаанууд нь дарагтаад гоёдоо. Засмын чи хайлаа. Яа. Хайтыг минь Яа үнсээ. хоолой сөөлжөөл. Хайлтгаас яг чиний мен царшиг. За бас орж өрөө дараа. За аль өгч. Нэвтрүүлгийн дүрм баха. Ингэж байгаа. Одоо тоор маань за тэд хөөцний тэд хайл гэдэг яг нэг нэгээр хэлнэ. Тэгээд яг рандомоор тэр айл нь одоо ямар ч өртөө байсан одоо тэгэл хамаагүй төлөндөө. Хоёр ах яах юм? Нэг үү? Дундаа нэг юу? Уул нэг байвал боён ч. Үүсхүү тэгвэл. Тий. За. За мандахаас эхлэх үү тэгвэл. Тий. За тэгвэл ингэ 11 хуудас байна. За. 11 хуудасны манлахыг та сонгоод өгч. 1-ээс 10 дотор тоо хэлээ. 7. 7. 7 дугаар хууц гэсэн үг үү? 7 дугаар хуудас гэсэн үг байхгүй. 7 дугаар нүүр. 7 дугаар нүрний 7 дугаар нүрний Дахиад 1-ээс 10. 4. 4. 7 дугаар нүрний 4-т хайл шүү зөө. За ингэ явцгаая. За энд 1 2 бичигдсэн байгаа. За тэгээ тооцсон бат. 1 2 3 4 5 6 7 энд дартсан байна. Дарцсан байна. Энд Дарцсан. дан дартсан байлаа тий. Наа чин дарагцсан. За эндээс хөөгөө явчихгүй. Дарагдаагүй 1. 1 За. энд 2 хүү эцтэй амир айлаа. 378 2 3 За энэ юу? Дараагийнх нь энэ Аюки хчгээд 19650 дээр хинэ нэмдэ. За хэлээ дээ. 50 дээр нэмэх нь 1660. Тэгээ 17850. 17. Дахиад орно шүү. Үгүй биш. Доотлыг нэ тэр чигээрээ. Хасах нь Наа чин 300 ид байгаа. Ингээ бодогдсон байгаа. Ааха. Энэ дээр 100 ид гэсэн байна уу? Энэ 26 400. За. За эхнээс нь хэлж хэлж. 200 болж байгаа юм шиг. 223 900 дээр. Тий. 13 Бодогдсон байгаа да. 900 дээр Аа мөнгө төлөх юм шиг шүү. 13 Энэ хүний 22 300 байгаа. 223 9 дээр 13 нэмээд энэ нэмээд. 22 700. Тий. Тэгээ 259,200. За тийм байлаа. буян бол. Тэгээд Тийм байна. Энэ айл сонгогдсон бас зөв л гэж бодож байна. 8 хүүхэдтэй айл. Оо ямар гоё. Нөхөр нь хатуус баазад ажилладаг. Биш нөгөө нэг өмнө говийн хоёрын том тэр барьд ихнэр нь хатуус бааз ажилладаг айл. За болооч. 8 хүүхэдтэй энэ хоо төлчих заяа. Дунд нь 2 гэртэй. Тэгээд дээрэс нь битээр ингэчих заяа. За. 100,000 төгрөг танаад ингэ байршилч заяа. За. Тэгээд тэр 8 хүүхэдтэй айл 100,000 төгрөг тааруулаад юм аваарай. Дараа нь За. Тэгээд дараа нь юм аваарай. За. хүүхдүүд зүгээр байж байгаа тэгээд уйлчих гэдэг юм. Сонин нэг тийм танаас авчихсан. Үндэсний гэдгээс хамгийн бол. Үндэсний болог гэж. За тэгвэл хоёр ах маань. За ингэ. За би төрөвчээ. Яг Адих хийгээд хоёр уучраа холсон дээр яваа. чи дансаалч юм даа. 50 20-с. Энэ үнрүү хийж таарна шүү. Тий. Эхлээд би 100,000 иш явах чинь. За. За тэгээд ямар ч хамгийн төрүүлээд 100,000. За. Тэгээ Азия манлаа гэж биччихээ. За. За өрн болохоор 200 50-с 200. Эхлээд би юуг нь явах чинь. Ак. 259. За чи дансаарч. 260 юм байна да. 260 юм байна. За. 260 битээр өр тавьчихдаг. За 100,000 төгрөгийн малаа дээрээс тэр 8 хүүхэдтэй гэр бүл гоё. За энд гоё байдаг. За энийг одоо ингээд деталь тавьчаарай. Энэ айлыг ингээд нэг юмсан дарчихъя зэ. Одоо энэ айл өргөө гэсэн чинь. За танаар даруулчих юм аа. За бодъё. Хоёрногчийн өр 19-оос эхэлсээр байгаад явсаран байгаад 259 259,600 600 болжээ. Тэгээ энэ айлын өрийг одоо жүжигчин Адиа бит хоёр дарлаа. Энэ Тэгээ бүгдийг дарчих. Баян гол дэлгүүрт өргөө. Ингээ баян гол дэлгүүрт одоо ингээ өргөө боллоо. Утсыг нь болоод өгч төгөө. За хавлаа. 30 штэ. Дандаа наваа яах гэсэн зоод. Тус бац юу гэдэг. Эхнэр нь жалаач, нөхөр нь том тэрэг ойлгоо хотоор Автобус барьдаг юм те. нэмэгтэй мэж ганцхан хатаас бэр. Чухал ажил хийж байгаа юм те. Тэгт авсусны жолооч уцаар яриа л явчихсан. Хамгийн ярьдаг те. Автобусны жолооч нар шиг байн ярьдаг нэг хүнтэй болчихсон гэсэн.
Сая Туркид бас манай автобусны жолооч байнга уцаа. Гадаад дотоод үл ирдэм шүү дээ. Энэ маань яа. Аюука гэж маань яасан бэ? Авчлаа шүү дээ. Сайн байна. Оюунагч юу? Тийм. За. Би энэ жүжигчин Адиа гэж хүн байна. Тэгээд дээрэс нь жүжигчин Манлаа тий. Зоргоо Баясаа гэдэг ингээд өрийн нэвтрүүлэг нэвтрүүлэгт ингээд орж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дэлгүүрт орж ирээд ингээд энэ нэвтрүүлгийн нэг юу байдгийг нэг дүрэн байдаг байхгүй дэлгүүрт орж санаандгүй ямар ч хамаагүй дэлгүүр рүү ороод өр дарддаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь таны нэр гараад ирсэн танах 259,200 төгрөгийн өртөө юм байна шүү. Тэгээд энэ өрийг чинь бидэд яг шууд дарчлаа. Тэгээд дээрэс нь дахиад юу лээ? 100,000 төгрөг дэлгүүрт орхлоо. Баянгол дэлгүүрт. Та 8 сайхан хүүхэдтэй юм байна. Тэ 8 сайхан хүүхэдтэй тэгээд 100,000 төгрөгөөр юм авч өгөөрэй. Тэгээд Баярлалаа. Өмнөх өрчөө байхгүй болсон Энэ шүү. гоё мэдээ. өмнөх өрчим юу ч байхгүй болсон шүү. 0 шинэ онд ямар ч өргөө орж шийдүүлээ. Баярлалаа. Би эргээд бодгоодыг хөө өөртөө чинь За тэгээд яг одоо гадуур зүгээр. Зүгээр алгахгүй байсан ч болно. Баярлалаа танд. баярлалаа. Гинтийн билээ баярлалаа. Анхаатаа. За тэгээ өрийн дэвтэр гээд манай блогийг үзээрэй заяа. 2 дүүгийн маань хийдэг. Нэг шинэ оны эхний Дугаар. 1 сая 10 дард гарах багсын нэгээр орно тий. Тэгээ үзээрэй заяа. За гэр бүлд наад жаргал үсье. Тэгээ шинэ ондоос илүү их хийж бүтээгээрэй. Өнгөрсөн бүх жилүүдээс чи илүү Илүү олон хүмүүсийг баярлуулж байгаарай. Баярлалаа. баярлаа. Гоё шүү. За баярлалаа. За ямар хөрхөө. За Зааварсаа. Дараглаа. Баярлалаа гэдэг нь хамгийн гоё. Хоёр ахта бүр Адтаны 75 өгчөж. Дэлгүүрч 10 өрөөнд уучгаал. За 2 дүүгийн юм гоё буянтай нэвтрүүлэг хийдэгт нь бас барилж авдаг шүү дүнэртэй. Та бүхэнд бас баярлалаа. За тэгээд хоёр ахыгаа орж оролцуулсан бас маш их баярлалаа. Дандаа ийм сайхан нэвтрүүлэг хийгээдэл тэгэл те. Ер нь тэгэл олон хүнд буюу энэ чи сайх шүү дээ юм сте. Ах шиг мундаг хүн болоорой. баярлалаа. За Маш олон хүмүүст гоё ингээд одоо Зээл мэл өгж байгаарэ хөргөө. Гарна штэ тий. за баярлалаа. Үнэхээр гоё байлаа. Гоё шүү гоё. Өнөөдөр одоо нэг гоё болчлоо. Харин Өглөө босоод гоё нэвтрүүлгээр гоё нэгээд өдөр тийшээ гоё хүн баярлуулаад өнөөдрийн ажил юу маань гоё болох хаа. Шинэ оноос гоё эхлүүллээ тий. тэглээ гоё эхэллээ. Тэгээд ямар ч байсан хамгийн ихний одоо өрийн дэвтрийн хамгийн ихний дугаар дээр хоёр ах маань оролцлоо. Тэгээд 8 сайхан одоо хүүхдийн ээж аваа хоёрыг тий өрийн дарж баярлууллаа. Тэгээд нэг ч гэсэн айл, нэг ч гэсэн хүүхэд гоё аз жаргалтайгаар инээсгэлж байгаа хаа гэж бодож байна. Баярлалаа хоёр ахтай урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань хагас өдөр болгон синеглизээр мөн Баясаа Зоргоо хоёрын YouTube хуудсанд байрлах болно. Тэгээд өнөө одоо энэ дугаараас эхлээд маш олон дугаарыг хийж маш олон айлыг бас баярлуулахыг хичээх болно. За тэгээд нэвтрүүлэгтэй хамтдаа байдаг үзэгч та бүхэнд баярлалаа. Бидний YouTube хуудсыг дагаад subscribe хийгээрэй. Синеглизийг сонгож үзээрэй. Бүгдийг нь одоо төлж одоо дарж чадахгүй ч гэсэн одоо сошиал орчинд нөлөөлж чадах одоо бидний бяцхан ажил энэ байлаа. Бидний влогийг дэмж үздэг та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.